Сайн байцгаана уу? Хэмэд оюуны үндэс онлайн хичээлийн 1-р лекцийн 3-р хэсгийг өнөөдөр хичээлээр ярилцуулна. За өмнөх 2-р хэсэгт бол бид нэр програм хангамж хөгжүүлэх мөчлөг, Python хэлний тавьсах зарлах, өгөгдлгаараас унших, Python хэлний тооцоолох, математикийн томьёог програмчлалын илэрхийлэлд хүргүүлэх, гаралтын функц хэрэглэх, дүгнэлт асуултууд гэсэн ойлголтоор ярилцсан байгаа. За одоо бол 3 дахь хэсэг буюу өнөөдрийн энэ удаагийн лекцээр удирдлагын бүс гэсэн ойлголтыг тайлбарлах. За удирдлагын бүсд ашигладаг if оператор, за if else оператор, за тэгээ өөрсөн удирдлагын бүс логик операторуудын талаар танилцуулж дүгнэх болно. За удирдлагын бүс гэдэг нь ямарчтай ихээр удирдлагын бүс бол багц хэлбэрүүдийг үүсгэх дарааллыг хяндаг логик бүс юм аа. За бид нэр өмнөх лекцийн өмнөх хэсгүүд дээр бол дандаа шуман үтстэй операторуудыг хэрхэн ашиглах, шуман үтстэй алгоритмыг яаж Python хэл дээр програмчлах, за Python хэлний системийг хэрхэн ашиглах талаар бид нэр судалсан байгаа, ярилцсан байгаа. За тэгэхээр аливаа програмыг зохиоход хэзээ ч дан шуман үтстэйгээр шуман дараалалаар гүйцэтгэдэг. Тодорхой нөхцлүүдийг шалгана. За шалгасан нөхцөл нь биелэгдэж байгаа эсгээс хамаарат бодолтыг одоо ялгаатай замаар өргөжлөх шаардлага гардаг. Тэгэхээр энэ шаардлагыг хангасан алхмыг одоо нөхцөлд удирдлага, шилжүүлэх буюу салаалах алхам гэж нэрлэдэг. Мөн нөгөө талаас хувьсгчийн утгаас хамаарч хоёр үрлээ аль нэгийг нь хийх, ямар нэг нөхцөл биелэх эсгээс хамаарат үйлдэл хийх, эсвэл хоёр үрлийг алийг хийх шийдэх тохиолдолд одоо энэ удирдлагын бүтцийг ашигладаг. Нөхцөлд удирдлагын бүтц нь шалгах нөхцөл, за нөхцөл биелэгдэх болон биелэгдэхгүй байх тохиолдолд тус бүр бодолтыг хүргэжлэх зам гэсэн ерөнхий 3 элементтэй байдаг байна. За тэр нөхцөл, за тэгээд нөхцөл биелсэн үед гүйцэтгэх үйлдэл, биелэх үед гүйцэтгэх үйлдэл гэсэн юм. Энэ хэсгүүд үргэлжлүүлэх зам гэсэн энэ 3 элементийг болоо схемээр төсөл ингэж эзэлдэг байна. За удирдлагын бүтцийг бол ингэж энэ зураг A зураг B зурган дээр үзүүлсэн байгаа. A зураг бол нөхцөл шалгаад шалгасан нөхцөл үнэн бол энэ үйлдэл дээр алгоритм үргэлжлээд цаашаа явна. Харин энэ шалгасан нөхцөл удлаа байвал биелэгдэхгүй бол энэ замаар алгоритм үргэлжлээд үйлдэл хоёрыг хийгээд алгоритм цаашаа үргэлжлээд явна. Өөрөөр хэлбэл нөхцөл үнэн байхад энэ нөхцөл үйлдэл хоёрыг алгасна. Харин нөхцөл худлаа бол үйлдэл нэгийг алгасаад дараагийн алхам руу явдаг байна. За энэ өөр нэг хувилбар нь болохоор нөхцөл нь үнэн болвол үйлдэл хийдэг, худлаа байгаа тохиолдолд шууд энэ дараагийн үйлдэлүүдийг дараагийн алхам руу шилжээд алгоритм үргэлжилдэг гэдгийг харуулж байна. За үүнийг бол зарим тохиолдолд гүйцэд бус салаалттай алгоритм гэж нэрлэдэг. За энэ эдгээрт үзүүлсэн одоо энэ алгоритмд үзүүлсэн блок схемээр үзүүлсэн блок схемүүдийг Python хэлэнд if else, if elif else гэсэн операторуудыг ашиглаж гүйцэтгэдэг байна. За if операторыг шийдвэрлэх бүсд ашигладаг. Энэ нөгөө нөхцлөөс хамаарат програм нэгээс олон ялгаатай замаар биелэгдэх боломжийг олгодог байна. За тэгээд сая өмнөх слайданд дурдсанаар if else, за if elif else гэсэн нөхцөл операторыг ашигладаг байна. За бичгийн ерөнхий хэлбэр бол if гэсэн оператор бичнэ. Ард нь энэ улаанаар бичсэн хэсэг дээр нөхцөлийг бичиж тодорхойлох цэг тавина. За тэгээд энэ шалгасан нөхцөл үнэн байгаа тохиолдолд энэ үйлдэлүүдийг гүйцэтгэх гэсэн. За удлаа гэсэн нөхцөлийг шалгахгүй нөхцөл үнэн байгаа тохиолдолд эдгээр үйлдэлийг гүйцэтгэх үйлдэлийг л хийнэ гэсэн.
За жишээлбэл хамгийн энгийн одоо алгоритм байна гэж үзье л да тийм үү. За гадаа хүйтэн байна уу гэж асуугаад үнэн бол мэдээж улаан хувцас амсна гэж хэлсэн тийм үү. За удлаа бол юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй шууд дараагийн алхам руу шилжих нь байна. За тэгвэл өөр нэг хувилбар байж болно. Заавал ганц өгүүлбэл хийхгүй одоо энэ дээр юу хийвэл нөхцөл шалгасан нөхцөл үнэн байвал заавал нэг үйлдэлийг халдгүй хэдэн ч үйлдэлийг гүйцэтгэх боломжтой. За хүйтэн байвал малгай өмс, хөрөм өмс, бэлийн өмс ингээд эдгээр үйлдэлүүдийг гүйцэтгээд дараагийн алхам руу шилжиж болно гэсэн үг. За Python хэлэнд онцлог нь if operator-ыг бичдэг. Одоо ямар онцлог байх вэ гэхээр ижил хэмжээтэй доголд мөр за энэ гүйцэтгэх гэдэг ногооноор бичсэн хоёр үйлдэлүүд байгаа. Энэ үйлдэлүүд бол if operator-ын нөхцөлийн дараагийн мөрөнд энэ нөхцөл үнэн байгаа тохиолдолд гүйцэтгэх үйлдэлүүдийг доголд мөрөөс бичнэ. Доголд мөрийг 5 товчлороор шилжиж доголд мөр авна. Эсвэл 4 одоо тэмдэгтийн хоосон зай үлдээж гүйцэтгэх үйлдэлийг нь бичиж өгнө. За бичигдлийн хэлбэр нь ийм байх нь. За нөгөө өмнөх хичээлүүдээр ярьжсэн тийм ээ. Лаборатори хичээлдээс хэрэгцсэн байгаа. Яригдана энэ юу байх вэ гэхээр жишг операторуудыг ингэж ашиглана. За энэ их баг, их уу тэнцүү, бага уу тэнцүү биш гэсэн энэ операторуудыг энд ашиглах нэ. За тэгвэл жишээ нь эдгээр бичиглэлүүдийг шууд одоо промптын тэмдгийн ард шууд бичиж шалгаж болно. За x-ийн утгыг x1 гэсэн утгыг олгоно, y-т 0 гэсэн утгыг олоод y нь x-с бага бол шууд багуу гэд нөхцөл шалгаад enter тавьсаад гарахад үнэн. За эсвэл тохиол хэрвээ x нь y-с их үү багуу гэд дахиж нөхцөл шалгаад enter тавьсаад гарахад худлаа гэсэн үр дүн харуулж жишээтэй. За тэгвэл энэ шууд эрс их үү эрс багуу гэж шалгаж байна тийм үү. За тэгвэл жишээ 2 дээр бол их уу тэнцүү, бага уу тэнцүү гэдэг эдгээр утгуудын хувьд шалгаад үр дүнгийн хэвж харгалсан байна. За тэгвэл дараачийн 3 дахь жишээн дээр болохоор зэрэг энэ хоёр хувьсгчид утга олгоод тэр олгосон хоёр утга нь хоорондоо тэнцүү юу гэж шалгахад худлаа. Нэг бол тэгтэй тэнцэхгүй учраас худлаа гэсэн үр дүн харгалсан байна. За if операторыг шууд промптын тэмдгийн ард ингээд илэрхийл бичиж шалгаж болох нэ. За тэгвэл if else гэсэн оператор нь юу вэ? За if else гэсэн оператор нь if гэсэн операторыг бичигдэх формат нь юм байх нь эхлээд if оператор чинь зай авлаа, нөхцөлөө шалгана, нөхцөлөө бичээд тодорхойлсыг тавиад энэ нөхцөл үнэн бол одоо үйлдэл нэг үйлдэл 1-2 гэсэн хараас одоо энэ бичигдсэн энд ямар ч үйлдэл байж болно. Эдгээр үйлдэлүүдийг биелүүлнэ гэж бичнэ. За тэгвэл энд шалгасан нөхцөл худлаа байвал энэ үйлдэл 2-1 гүйцэтгээд энэ үйлдэл 1-2 хийхгүйгээр алгасаад эдгээр үйлдэлийг гүйцэтгэх гэсэн байна. Энэ нөхцөл үнэн байхад бол энэ хоёр үйлдэлийг гүйцэтгэхэд else-ийн ард байгаа үйлдэлүүд else болон else-ийн ард байгаа үйлдэлүүдийг алгасаад эдгээрийн дараагийн мөрөнд байгаа үйлдэл рүү програмын удирдлага шилждэг байна. За энэ жишээ x гэсэн хувьсгад 10 гэсэн утгыг олгоод за тэгээд x-ийн утга нөгөө 10-ыг 30-аас их үү гэж шалгаж байна. Тэгэхээр энэ 30-аас их нь үнэн учраас print x нь 30-аас их гэсэн текстийг хэвлээд else print гэсэн энэ дараагийн хоёр мөрийн үйлдэлийг алгасаад үр дүн нь x нь 30-аас бага гэсэн утгыг хэвлэх нь тийм үү. За энд нөхцөл үнэн байх юм бол энэ үйлдэлийг хийх ёстой. Хэрвээ энд 40 байсан бол энэ нөхцөл үнэнгээд 30-аас их гэсэн утгыг хэвлэх ёстой. Гэтэл энд x-ийн утга нь 30-аас бага байгаа учраас шууд x нь 30-аас бага гэсэн текстийг хэвлээд нөхцөл үнэн байх үйлдэлийг алгасаж else-ийн арын үйлдэлийг гүйцэтгээд програмд осгоно. За нөгөө доголд мөрийг бас 5 товчлоороор эсвэл 4 хоосон цагаар авна гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр
Өшөө анхаарах зүйл нь юу вэ гэхээр нөхцөл шалгаад ардан тодорхойлгосыг тавиад үйлдэлүүдээ бичнэ. Элсэ гэсэн операторын тодорхойлгосыг тавиад үйлдэлүүдээ бичнэ. Үйлдэлүүдээ бичнэ. Бас яг ижилхэн тоглол мөнс бичнэ гэдгийг битгий мартаарай. За үүрлсэн удирдлагын бүтц гэсэн ойлголт байна. Үүрлсэн гэдэг нь одоо олон давхар энэ операторыг бичнэ л гэсэн үг. За нэгээс олон нөхцөл шалгах үед үүрсэн операторыг ашигладаг. Нөхцөл шалгах if операторын хувьд бие биенээсээ хараат бус байх бөгөөд тусдаа нөхцөл шалгаж харгалзах үйлдэлүүдийг гүйцэтгэдэг. За бичигдэх формат нь болохоор саяхан байна тийм ээ, хоёр нөхцөл байна. Энд бол энд if else гэдэг оператор байхгүй байгааг анзаараарай. Тэгэхээр хэрвээ энэ шалгасан нөхцөл өнөн бол энэ үйлдэлүүдийг хийн мөн дахиад дараагийн нөхцөлийг хоёр дахь нөхцөлийг шалгахад нөхцөл өнөн байвал энэ үйлдэлийг хийн. За энэ араасаа бичигдсэн дараалалын бичсэн нөхцөл шалгах операторууд байгаа. За тэгэхээр энэ хоёр оператор бол бие биенээсээ хараат бус байдаг. За жишээлх юм бол энэ дээр оюутны удирдлын дүн 60 ба түүнээс дээш оноотой бол тухайн хичээлдээ тэнцэх бол оноо 1 ба оноо 2-ыг авсан оюутнууд тэнцсэн хэсгийг одоо шалгана уу гэсэн байна. За эхний оюутны оноо 77, дараагийн оюутны оноо 87 гэсэн оноо авчээ. За тэгвэл хэрвээ оноо нэг нь 60-аас их үе тэнцэх бол тэнцсэн гэсэн утгаар хэлнэ. За хоёр дахь оюутны оноо 60-аас их үе тэнцэх бол тэнцсэн гэсэн оноо хэлнэ. Өөрөөр хэлбэл тэнцсэн гэсэн текстийг нэг хашлтан дотор бичээд энэ текстээр энэ онооныхын утгыг энд оруулсан онооны утгыг хэлж байгаа гэсэн. За тэгвэл үр дүн нь болохоор оноо нэг тэнцсэн гэдэг оноо нэг гэхээр энэ ихний 77 гэсэн утгыг хэлсэн байна. Дараачих нь энэ оноо үнэн байгаа учраас энэ нөхцөл үнэн байгаа учраас оноо 2-ын утга буюу тэнцсэн гэсэн текстийг хэлээд ардна 87 гэсэн утгыг хэлсэн байх нэ. За энэний тайлбарыг энд бас давхар бичсэн байгаа. За тэгвэл үүрлсэн удирдлагын бүтцэд if, elif, else гэсэн операторыг ашигладаг. Нөгөө нэгээс олон нөхцөл шалгах үед үүрлсэн операторыг ашиглаж байгаа дараагийн нэг хувилбар байна. За энд болохоор хэрвээ нөхцөл нэг үнэн бол үйлдэлүүд нэгийг хийн. За харин энэ хоёр дахь нөхцөлийг шалгахад үнэн бол үйлдэлүүд хоёрыг хийн. Тэгээд нөхцөл биелэхгүй бол үйлдэлүүд гурыг гүйцэтгэх нь. За эдгээрт нь заавал ганц үйлдэл байхгүй хэдэн үйлдэл байж болно гэсэн. За ер нь одоо ингэж бичигдсэн одоо оператор каскад гэж нэрлэдэг. За тэгээд логик илэрхийллүүдийг одоо дээрээс нь ингээд доош нь ингээд шалгаад нэг үнэн утга тохиолдох хүртэл эсвэл илэрхийллүүдийг одоо дуустал нь бүх нөхцөлийг шалгадаг байна. За үнэн утгатай логик илэрхийлэл дайралдвал түүнийг түүнд харгалзах үйлдэлийг гүйцэтгээд шууд энэ if-ийн блокоос гардаг байна. За энэ жишээ 6 x гэсэн хавьсагчид 10 гэсэн утга, y гэсэн хавьсагчид 30 гэсэн утга олголоо. За хэрвээ x-ийн утга нь 30-аас их бол x нь 30-аас их гэсэн текстийг хэлэх нь. За тэгвэл y нь 30-аас их байх юм бол яг энэ x нь 30-аас их гэсэн текстийг хэлнэ. За тэгвэл энэ дээр x нь 10, y нь 23, 10 30-аас их биш. За тэгвэл энэ дараагийн нөхцөлийг шалгана 23 30-аас бас их биш. Тэгвэл энэ хоёр нөхцөлийн аль нь ч биелэхгүй байгаа учраас else-ийн арын үйлдэл буюу x 25-нд 30-аас бага гэсэн текстийг хэвлээд алгоритмд босгоно байна. За ингэж хоёр нөхцөлийг шалгаад энэ хоёр нөхцөл үнэн байвал яг үнэн нөхцөл тохиолдох хүртэл үйлдэлүүдийг шалгаад за тэгээд үнэн утгатай логик илэрхийлэл дайралдвал түүнд харгалзах үйлдлийн одоо гүйцэтгээд if болгохоос гарна гэсэн байна. За үүрсэн нөхцөл шалгах хараат болон хараат бас операторуудыг ашиглах
боломжийг одоо эдгээр жишээнүүд дээр харуулж байна. За би биесээ хараад бус if operator. За тэгвэл бид нэр бас харсан тийм ээ. X, Y гэсэн хоёр хувьсгч 1 5 1 9 гэсэн утгыг авсан байна. Хадгалж авсан байна. За тэгээд Y нь X-с их бол Y тоо 1. За X нь тэгээс их бол X тоо 2 гэсэн текст. За үгүй бол X тоо сөрөг гэсэн текст хэлэх юм. Тэгэхээр энэ хоёр нөхцөл хоёулаа үнэн байгаа учраас би энэсээ хараад бус хоёул ингэ шалгаад үзэхэд энэ хоёр нөхцөл үнэн учраас өөрөөр 9 нь 5-аас их. За X нь тэгээс их учраас Y тоо их X тоо 2 гэсэн текстийг хэлж ийн гэсэн байна. За тэгвэл дараагийн жишээн дээр за энэ болохоор зэрэг нөгөө S гэсэн одоо энэ нөхцөл шалгасан нөхцөл худлаа байгаа тохиолдолд дахиад if else-ийг хараат байдлаар орсон хөлбөрийг ашиглана гэж. За x-ийн утга өмнөх жишээ байна. X-ийн утга нь 5 гэсэн утгыг авна, y нь 9 гэсэн утгыг авсан тохиолдолд y нь x-с их үү гэд. За энэ бол нөхцөл үнэн байна. За үгүй бол тэгэхээр энэ нөхцөл худлаа байх юм бол гэсэн. Хэрэв худлаа байсан бол x-ийн утга нь тэгээс их үү? Тэгээс их биш байсан бол x нь сөрөг тоо гэсэн текстийг хэлнэ. Тэгэхээр зэрэг энэ өгдсөн утгын хувьд эхний нөхцөл зөвхөн үнэн, бус нь худлаа байгаа учраас эхний нөхцөлийг шалгаад үнэн учраас y-ийн тоо их гэсэн текстийг хэвлээд дараачийн үйлдэлүүдийг алгасаад дараагийн одоо энэ print x тоо сөрөг гэдэг текстийн доор бичигдсэн энэ операторын доор бичигдсэн дараагийн мөрөнд програмын удирдлага шилжинэ. Тэгэхээр энэ хоёрыг S-ээс хойш, S ба түүнээс хойш мөрүүдийг алгасч байгаа гэсэн байна. За энэ болохоор нөгөө BBS хараад бас if operator бас дахин ашигласан саяын жишээн дээр ашигласан байна. За Y нь X нь 5, Y нь 9, Y нь X-с их. Тэгвэл энэ нөхцөл үнэн. Энэ зөвхөн энэ нөхцөл үнэн байх учраас энэ үйлдэлийг print гэдэг энэ Y тоо их гэдэг текстийг хэвлээд энэ үйлдэлүүдийг алгасна. За тэгвэл нөхцөл шалгах үйлдэлийг ганцхан том утган дээр хийхгүй тэмдэгт мөр дээр хийх боломжтой байх нь. За түүний тулд яг үгээр name 1, name 2 гэсэн хоёр хувьсгчид тэмдэгт мөрийн буюу хүний нэрсийг туяа оюу гэсэн хоёр нэрийг хадгаллаа. За тэгээд эхний нэр нь хоёр дахь нэртэйгээ ижлүү гэж шалгасан байна. За тэгээд хэрвээ энэ ижил байсан бол эдгээр нэрүүд ижил байна гэж текстийг хэвлэх ёстой. Гэтэл энд шалгасан өгсөн нэрнүүд ижил биш учраас энэ эдгээр нэрүүд ижил байна гэдэг хэвлэх үйлдэлийг алгасаад S-ийн дараа ижил биш байна гэсэн текстийг хэвлээд дараагийн алхамд програмын удирдлага шилжихнэ. Тэгэхээр зэрэг тэмдэгт мөр зэвсгэл ашиглах боломжтой болохыг эдний жишээгээр бас харууллаа. За өшөө анхаарах зүйл нь юу байсан бэ гэхээр текстийг бичихтэй тэмдэгт мөрийг бичихтэй нэг хашлтан дотор бичих нь байна. За энийг мартаж болохгүй. Хэвээ хашилт бичээгүй бол энийг юу гэж үзэхгүй, тэмдэгт мөр гэж үзэхгүй танихгүй гэсэн байна. За логик операторууд бол нөхцөл шалгах нийлмэл илэрхийлэлд ашигладаг. За ямар логик операторууд вэ гэхээр not and or гэсэн операторууд байдаг. За энийг бол нийлмэл илэрхийлэл өөрөөр хэлбэл нөхцөл шалгах операторын ард хоёр нөхцөлийг зэрэг шалгах, гурван нөхцөлийг зэрэг шалгахад яг энэ логик операторыг ашигладаг байна. За тэгээд үгүйсгэл not гэдгийг үгүйсгэл за and гэдгээ ба or буюу or-ыг эсвэл буюу гэж нэрлэдэг. За операторын нэр нь not and or. За жишээ нь за 80 50-аас их уу тэнцвүүгээд энийг үгүйсгэж байна. Тэгэхээр бага уу тэнцвүү гэж шалгаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол худлаа гэсэн үг тийм үү? 80 50-аас их. Тийм учраас not гэдэг өчгөр их үнэн байсан үйлдэлийг үгүйсгэчихээр худлаа болчихно. Тэгээд үгүйсгэсэн утга нь үнэн үү гэж асууад байгаа байхгүй. Тэгэхээр худлаа гэсэн үг. За харин 80 50-аас их
бөгөөд 80-50-аас их ба 70-50-аас бага гэд асууж байна. Тэгэхээр end гэдэг бол энэ end гэдэг логик операторын хоёр талд бичигдсэн нөхцөлд хоёулаа үнэн байж үнэн гэсэн хариу гарна буцаадаг. Тэрнээс бусад бүх тохиолдолд false буюу худлаа гэсэн утга буцаах нэ. 80-50-аас их магадгүй 90-50-аас их байсан бол зөв гэсэн утга буцаана, үнэн гэсэн утга буцаана. Харин энэ хоёр шалгаж байгаа нөхцөлийн аль нэг нь л худлаа бол худлаа гэсэн утгыг буцаах нэ. За эсвэл or тийм үү буюу гэсэн. За энэ 80-50-аас их эсвэл 70-50-аас бага гэсэн утгыг нөхцөлийг шалгаж байна. Тэгээ энэ хоёр нөхцөлийн аль нэг нь үнэн бол энд яг үнэн гэсэн утга буцаах хэрэгтэй. За энд бичсэн байгаа нэг нотыг ашигласан хариугаа энэ дээр оруулаад тавьсан байна. Өөрөөр хэлбэл энэ үг нь үнэн байх байсан гэтэл тэрийг өгөөсгчгэр удлаа болчихно гэсэн. Тэгэхээр нот гэдэг өгөөсгөл бол нэг унаар үйлдэлж нэрлэдэг. Үнэн үед худал үед үнэн болно. Өөрөөр хэлбэл хоёр удаагийн өгөөсгөл хоёр нот гэдэг өгөөсгөлийг давхар хариулбал илэрхийлэх эхний хэлбэртэй ижил байдал шинжилж байна. За тэгээд операторуудын лог операторуудын зэрэглэл болохоор not and or гэсэн дараалал байх нь үүндээс хаалт ашиглаад давуу зэргийг тогтоох боломжтой байдаг. Энэ нь бол илэрхийллийг ойлгоход хэлбэр болдог. За энэ нөхцлүүдийг харъя жишээн дээр за grade гэдэг хосогч бол хосогчийн утга 80 grade 2 нь 90 байх нь. За тэгээд энэ дээр not гэд биччихэд grade 60-аас их or grade 2 нь эхний одоо 80 60-аас их үед тэнцүү эсвэл 90 нь 60-аас их үед тэнцүү. За энэ их үед тэнцүү гэдгийг үүсгэсэн байна. Тэгэхээр бага гэсэн бага үед тэнцүү болно гэсэн. Гэхдээ or гэдэг холбоос гарсан учраас энэ үр дүн үнэн гэсэн утга буцааж байна. За энд бол grade утга нь буюу 80 60-аас их үед тэнцүү 90 60-аас их үед тэнцүү. Энэ хоёрын аль нэг нь үнэн байж болно. Гэхдээ энийг үүсгэх юм бол false буюу худлаа болно. Энэ хоёулаа үнэн байна. Гэхдээ энийг үүсгвэл энэ эхийн тэмдэг нь нөгөө дэше харсантай тэнцэх учраас адилхан болох учраас өгөөсөх учраас энэ худлаа гэсэн үр дүн үзүүлж байгаа гэсэн байна нэ. За тэгээд 3 дугаар лекцийн дүгнэлт бол дүгнж хэлэхэд удирдлагын бүтц нь багц хэллэгүүдийг үүсгэл харуулах хяндаглаг бүтц. За энэ дотор бол шалгах нөхцөл нөхцөл биелэх тохиолдол биелэхгүй байх тохиолдолд бас урт нь бодолтыг үргэлжлүүлэх зам гэсэн 3 элементтэй байдаг. За if operator-ыг удирдлагын бүтцэд ашигладаг. Тэгээ энэ тодорхой нөхцлөөс хамаарч програм нэгээс олон ялгаатай замаар биелэгдэх боломж олгодог. За програмчлалын Python хэлэнд if else, if else гэсэн нөхцөл операторуудыг ашигладаг. За нэгээс олон нөхцөл шалгахад үүрсэн операторыг ашигладаг. Үүрсэн нөхцөл шалгах операторуудыг хараат болон хараат бүсгээр ашигладаг. За нөхцөл шалгах операторыг тэмдэгт модулын хувьсгалч мөн ашиглах боломжтой. Зөвхөн тоон утган дээр ашиглахаар хязгаарлагдгүй. За лог нөхцөл шалгах оператор логикийн операторуудад хамт ашиглах боломжтой. Гэдгийг та бүхэнд сая тайлбарлан ярьлаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Асуух асуултаа сургалт удирдах системийн зурсаар илгээж болно.